Бүхэн эмчмэн надад бас айгүй чухал нэг юм хэллээ. Ер нь яг монголчууд одоо энэ байнга монголчуудтайгаа харьцаар угаад бүгд нь мэддэг болсон юм байна л да. Ер нь монголчуудын одоо энэ зүрхний өвчин, тэр дундаа нөгөө цус харвалт, зүрх зогсох энэ чинь айгүй залуужаад байгаа юм байна л да. Тэгэл гинт нас урчлаа, гинтийн юм болчлоо. Гинтийн юм гэж юусоо байдгүй маа. Энд чинь юусоо урьдчилан сэргийлэхгүй байна, үзүүлэхгүй байна. Энэ болгоноос болоод ийм болж байгаа маа. Энд чинь залуужууд байгаа юм ерөөсөө биш. Энийг урьдчилан сэргийлэх ёстой гэдэг зүйлийг л ярьж байна л да. За тэгэхээр манай Лара Дугийн маань одоо энэ компани энэ багцад одоо энэ имлэгт ирснээрээ юу багтж чинь хэдүүлээ дээшээ гарч үзье. Би за одоо энгийн хэрэг жишээлбэл эндээс ингээд нөгөө очроо аавн, дугаараа аавн, эмчээ сонгоно, хариугаа аавн юу ч гэнэ одоо ингээд ялангуяа ингээд эн чинь бүх юм хятад хэл дээр бид нар ойлгохгүй байгаа байхгүй тий. Монголчууд бид нар грин лайнтай учраас энэ ямар ч хамаагүй шууд дээшээ гарна. Бүхэн эмч маань энд ярилцсаар байгаа зөвхөн нэгд өдөр 3 дахь өдрийг монголчуудад зориулаад грин лайн болгоод авцсан юм байна. Нэгд өдөр энэ өглөө эрт бэлэн байхын тулд хагас өдрийн орой вагоноор Улаанбаатараас гарах юм байна. Тэгээд явсаар байгаад мэдээж ирэндээ ирж хоноод өглөө нь хил гайлараа гараад хоол ундаа энтчээд автобусандаа суугаад тэгээд бүтэн садрынхаа орой хөх хотод хүрээд ирэх юм байна. Бууд муудлаа аваад за нэг чухал юм 10-аас хойш юм мэдж болохгүй юм байна шүү. Ягаад тэгэхээр нэгдхийн өглөө энд ирж шинжилгээ өгөх учраас. За энэ ч ирлээ грин лайнераа шууд орлоо. Монголчууд маань ямар ч асуудалгүй бүх шинжилгээ чинь 4 цагийн хооронд өгчөж байгаа юм байна. Тэгээд сайхан хоол ундаа идээд буудалдаа очиод амраад маргааш нь сайхан чөлөө цагтай гоё юм үзэх ёстой юмудаа үзээд нөгөөдөр нь буюу 3 дахь өдөр их чухал өдөр юм байна. 3 дахь өдөр энд дээрээд эмчнэлтэйгээ хариугаа сонсох юм байна. Маш хурдан хариу гарч ирнэ гэсэн үг. За тэгээ хариугаа сонсчоод тэгээд оройн автобусаараа яваад ирэндээ очих хоноод маргааш нь мэдээж монголчууд болсон сайхан зээл гэж ярьдаг те захаараа яваад тэгээд буцах нэгсэндээ 7 өдөр 6 шөнийн ийм аяллыг сая 550 мянган төгрөгөнд багтааж ийн гэдэг бол маш боломжийн үн гэдгийг би та бүхэндээ хэлэх гээд байна л да. Яагаад би тэгж хэлж ийм гэхээр энэ тентгийн эмнэлгээр зөндөө явсан ийм аппаратуудыг хараагүй юм байна. Энд юу үздэггүй гэхээр ясны сэргийлэлтийг үздэг гинэ яг. Наривчлаад хэдэн хувийн ясны сэргийлэлттэй юм бэ гэдгийг чинь гаргаад өгчдөг юм байна. За энэ бол бүр нарийн юм үздэг төхөөрөмж юм байна. Сая тайлбарлууллаа. Зарим нь ойлгохгүй юм байна. Миний ойлгосноор бол нөгөө захын судасны харимхай чанар гэж байдаг шүү дээ, тий. Тэрийг хэмждэг юм байна. За дээрэс нь юу ч вэ дөрвөн мөчний одоо судасны бөглөрөл хаана байгааг тодорхойлдог юм байна л да. За гол нөгөө миний хэлсэн санаа бол одоо энэ гурван аппарат чинь гуруулаа нийлээл 1000 гаруй юаны ийм төлбөртэй юм байж байгаа байхгүй тий. Тэг чин манай Лара Дугийн одоо компани багцанд нь энэ гуруулаа орчин багч шээ тий. За тэг энийг чинь ингээд зөвшөөрүүлэх гэж манай бүхэн сая зүгээр хичнээн ч дарга зэрэгтэй уулз бараг л 10 гаруй дарга зэрэг мэрэгтэй уулзж энэ чинь зөвшөөрлийг ингээд авсан гэдэг байгаа байхгүй. Энэ айгүй гоё тийм сэтгэлтэй байгааг ингээд харуулад байна л да. Одоо энэ чинь жил болгоны хятадын бүх эмнэлгүүдийн хооронд тийм нэг юу гэдэг те уралдаан ч гэдэг юм уу эсвэл тийм өрсөлдөөнч явдаг юм байл дандаа ихний 1-2 ордог гэж энэ эмнэлэг. За ингээд шинжилгээний хариунууд ингээд гараад ирд юм байна да. За одоо ингээд одоо би ямар ойлгох вэ? За энэ чинь тэгээд хүн бүрчлэн яг мэрэгжлийн орчуулагч одоо ангаахын орчуулагч болж шүү дээ те. Эмчтэн сууж байгаа та бүхэн тайлбарлаж өгөх юм байна. За ийм байна, таны хариу ингэж гарлаа гэдэг. За хэрвээ шаардлагатай бол одоо үргэлжлүүлээд явах юм бүх юм түрүүн хэлсэнчлэн зуушлаад өгөх юм байна. За ийм л мундаг имлэг байна. Тэгээ та бүхэн энийг сонирхож байгаа бол одоо мэдээж надаа итгэхэл ингээд явчихна гэж байхгүй шүү дээ. Энд чинь YouTube компани руу очиод уулзаад үз. Миний доогуур гарч байгаа утсаар холбогд. За хамгийн чухал нь YouTube компани дээр очихоор мэрэгжлийн хөх хотын ангаахыг төгссөн эренцэн гэдэг бүсгөө сууж байгаа юм байна. Тэгэхээр тэр бүсгүүгээс асуу. Одоо тийм ээ тэгжээж явсан дээр шүү манайхаа. За яг би зөв сая ингээд явхад надаа нэг бодогдсон юм зүгээр 500 юан нэмж төлөөд тэр хавдрын 5 маркер гэдэг байгаа юм тий. Тэрийг өгчлэн дээр юм байна. Надад бол тэг санагдлаа. Тэрнийх нь хариу нь яг 3 дахь өдрөө гарахгүй 5 өдрийн дараа гаргана араас чинь явуулчихна. Манай YouTube компани миний доогуур гарч байгаа учраас холбогдоорой. Эсвэл бичлэн очиж бас уулзч болно шүү. Хаяг нь болохоор бидний нөгөө нэг нарны гүрж яриад байдаг шүү дээ. Нарны гүрний яг баруун талд нь World Wine гэдэг одоо манай төршөөгийн World Wine-ны том офис байж байгаа. Тэрний 9 давхар лифтээр гарангууд манай YouTube компанийн байж байгаа юм байна.